Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай мэрэлцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд Сөүл хотын яг төвд олон мянган хүн наас цааш холигддог тийм газарт болсон нэг аимшигтай гэмт хэргийн талаар ярьж өгөх гээд бэлдлээ. Мөн энэ гэмт хэрэг нь одоо хүртэл алуурчин нь баригдаагүй 10 гаруй жил болсон байгаа. Гэхдээ яг алуурчин нь хэн гэдг нь тодорхой боловч одоо хүртэл олдохгүй солонгосчуудын гэмт хэрэгтнүүдийн хайлтын номер 1-т явж байгаа ийм хүн байгаа. За ингээд ярьж эхлэе. 2008 оны 6 сарын 17-ны орой 20 цаг 30 минутын орчим Сөүл хотын Хочууд үүргийн Пампудо буюу Сөүл хотын терминалийн гадна талбайд хүмүүс олноороо холгиж, зарим нь автобусанд суух гэж, зарим нь хайртай хүмүүсээ угтах гэж зогсож байсан. Тэр үед нэг эрэгтэй эмэгтэй хоёр хоорондоо ярилцсан ямар нэгэн зээлийг хүлээж байгаа бололтой зогсож байсан. Гэтэл тэдний араас нэг эрэгтэй гинт ойртож ирээд бүх зүйл тэр агшинд маш аимшигтай болж иргсэн. Тэр эрэгтэй цүнхнээсээ хурц иртээ хүйтэн цэсэг гарган тэр хоёр руу гинт л халдаж эхэлсэн. Ойр хавийн хүмүүс цочирдож хашгирч тэр газар бол мэдээж маш аимшигтай өөмийн саман болсон. Гэмт итгээд тэдэн рүү давталсныхоо дараа Сөүл хотын төвийн 8 игнэтэй замыг хөндлөн гүйгээд зүхтчихсан. Мэдээж тэнд байсан хүмүүс шууд л цагдаагийн газар болоод дөрвөн тусламж дуудаж аврагчид ирж шархадсан хоёр иргэнийг яаралтай Гангнам дүүргийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээ яг энэ мөчөд ч гэсэндээ Сочууд дүүргийн цагдаагийн газрын мөрдөгчд ч гэсэндээ эмнэлэг дээр хамтдаа очсон. Харамсалтай нэмлэгт хүргэгдсэн эрэгтэй эмэгтэй хоёрын эмэгтэй нь газар дээрээ амьсгал хураасан байсан. Харин эрэгтэй хохирогчийн уушг нь нэвт хатгуулсан маш хүнд шарахтай байсан ч гэсэндээ ухаан нь бага зэрэг байсан. Тиймээс цагдаа нар маш болгоомжтойгоор түүнээс хэрэгтнийг харсан уу, ямар хүн байсан бэ гэд асууж амьдсан. Тэгтэл хохирогч амьсгалахад маш хүнд байсан боловч шивнэж хилэнгээ тэр хүн бол энэ эмэгтэйгийн хуучин нөхөр буюу Хванжуйон байсан. Би маш тодорхой харсан гэж хэлсэн. Ингээд хэрэгтний нэр бол тодорхой болсон. Түүний нэр бол Хванжуйон 1975 оны 2 сард Чоллабогдо аймгийн Намвон хотод төрсөн. Өндөр нь 180 см орчим, булчинлаг, том биетэй, харин хараа муутай, нүдний шил зүүдэг. Бас түүний нэг онцлог шинж тэмдэг нь мантуун чих буюу бөхөөр хичээлэлдэг тамирчдад элбэг тохиолддог тийм чихтэй, мөн эрүүн баг зэрэг дали ийм онцлог шинж тэмдгүүдтэй ийм залуу байсан. Хванжуйоны хувьд 1997 онд үеийнхээ нэг эмэгтэйтэй гэрэлсэн. Тэг их нэртэйгээ байх хугацаанд бол байнга гэр бүлийн хүчирхийлэл үлддэг байснаас нь болоод 2003 онд тэр хоёр бол салсан. Салах үедээ охинтой болсон байсан. Гэвч удалгүй бурууга уучлуулах гэж Хванжуйон эхнэрээсээ байнга гуйсаар байгаад эхнэр нь ч гэсэндээ охиноо бодоод тэр хоёр бол буцаад нийлсэн. Гэсэн ч 2006 онд тэр хоёр бол дахиад салсан. Харин энэ удаагийн салалт нь бол Хванжуйон өөрөө өөр эмэгтэйтэй болсон. Тиймээс тэр эмэгтэйтэйгээ гэрлэхийг хүсэж байгаа учраас салмаар байна гэсэн тийм хүсэлтийг тавиад тэр хоёр дахиж салсан. Өмнө нь тэр хоёр яг нэг удаа салсан байх үедээ болохоор Хванжуйон нэг эмэгтэйтэй 4 жилийн турш уулзсан байсан. Тэгээ тэр эмэгтэйтэй болохоор өөрийгөө өмнө нь эхнэр хүүхэдтэй гэдгээ бол ерөөсөө хэлээгүй нуусан байсан. Тэгээ тэр эмэгтэйтэйгээ уулзж явах явцдаа хуучин эхнэртэйгээ дахиж эвлэрээд ингээ хоёулантай зэрэг байсан гэсэн үг. Тэг мэдээж түүний тэр сүулт уулзж исэн эмэгтэй түүнийг их нэртэй байсан, гэр бүлтэй байсан гэдгийг нь мэдээд түүнээс салаад удалгүй өөр хүнтэй учирсан ч гэсэндээ Хванжуйон бол тасралтгүй түүнийг сүүдэр шиг даган доромжлож айлгаж сүрдүүлэх гэх мэт авир гаргасаар байсан. Тэг ганцхан энэ эмэгтэйг айлгаж сүрдүүлээ зогсохгүй нөгөө хоёр дахь салчихсан байгаа эхнэрийгээ ч гэсэндээ мөн янз бүрийн мессеж бичиж байнга дарамтлагдаг байсан. Үгээр зогсохгүй бас охиноо бодоод хоёлаа буцаад нийлэх хэрэгтэй хамтдаа амьдрья гэж бас гуйдаг байсан. Мэдээж түүний салсан эхнэрийн хувьд бол түүнээс 2 удаа салсан учраас яаж жатгаад дахиж түүнтэй хамт амьдрч чадахгүй гэдгээ бол түүнд байнга хэлсээрээсэн. Гэхдээ Хванжуйон тэр хоёр салахад бол охин нь Хванжуйон дээр үлдсэн бэлээ. Эхнэр нь болохоор ганцаараа өөр хот руу явж амьдарсан. За тэгээд хэрэг гарахаас 1 хоногийн өмнө буюу 2008 оны 6 сарын 16-нд Хванжуйон
119 буюу цагдаагийн газар руу залгаад худлаа дуудлага өгсөн. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэх юм бол эхнэр маань амиа хорлно гэд явчихлаа. Утас нь унтраастай хаана байгааг нь мэдэхгүй учраас би маш их санаа зовж байна. Та нар байршлыг нь хаана байгааг тогтоогоод надад хэлээд өгөөч. Би эхнэрийнхээ амь насыг аврах хэрэгтэй байна гэж хэлсэн. Гэвч мэдээж энэ оролдлого нь бол бүтлгүйцэн. Тэгтэл тэр эхнэрлүүгээ мэйл бичээд охиныг чинь би тижээж чадахгүй боллоо. Охиноо Сөүлийн терминал руу очиод автобусанд суулгаад явуулъя. Чи тэндээс очиод аваарай гэж бичсэн. Тэг мэдээж охиныг нь явуулна гэсэн үгэнд бол ээж нь итгээд охиноо тосгоор болсон. Тэр өдөр Хванжуян бяцхан охиноо машиндаа суулгаад хөдөлсөн. Машинд нь уут, олс, бүр хутга, сүх хүртэлээсэн. Тэгэхээр ер нь бол тэр терминал руу явж байхдаа хэрэгээ үлдэнэ гэдгээ бол урьдчилаад төлөвлөчихсөн явж исэн гэсэн үг. Машин дотор охиноо суулгаад тэр хотын төвийн зогсоолд машинаа гаражт тавиад парик зүүгээд ер нь бол өөрийгөө арай өөр хүн шиг харагдуулахаар хувцаслаад охиноо машин дотор үлдээгээд машинаас ганцаараа буусан. Харин түүний хуучин эхнэр болохоор өөрийнхөө шинэ найз залуутай хамт терминал дээр охиноо тосгоор ирсэн байсан. Шинэ найз залуугийн хувьд бол ер нь ачаа тэшийг нь өргөж өгөх туслая гэж бодоод хамтдаа очисон байсан. Оройн 8 цаг 30 минутанд Хванжуян нууцаар охиноо авахар ирсэн байгаа. Хуучин эхнэр болоод түүний найз залуу хоёрыг харж зогсож байгаад халаасандаа бэлдэж очисон хутгаа гарган шууд тэр хоёр руу очиж эхлээд эрэгтэйг нь чиглэн хевлий цээж рүү дараалан 14 удаа хутгалсан. Эрэгтэйгийн хувьд бол өөрийгөө хамгаалах ямар ч үйлдэл гаргах тийм завшаан олдоогүй газарт унсан. Дараа нь хуучин эхнэр лүүгээ дайрч хүзүүнээс нь 2 гараараа боож араас нь чирээд дахин 18 удаа эхнэрээ хутгалсан. Энэ бүх үйл явдал бол маш олон хүмүүсийн нүдэн дээр өрнсөн. Мэдээж тэнд бол айдас орилон маш аимшигтай бужигнаан үүссэн. Хуучин эхнэр болоод түүний найз залуу хоёрыг хутгахаа дараа тэр 8 игнэтэй өргөн хурдны зам руу шууд гүйж ороод тэгээ машин замыг туулаад цаашаагаа гүгээд цуцчихсан. Мэдээж машин дотор нь бяцхан охин нь ганцаараа үлдсэн. За ингээд тэнд байсан хүмүүс мэдээж дуудлага өгсөний дагуу аврагчид ирж 2 хохирогчийг эмнэлэг рүү хүргэх гэсэн боловч эмэгтэй нь бол газар дээрээ амнасаа алдсан байсан. Харин эрэгтэй нь яаралцай мэсцэлд орж ам гарсан. Гэхдээ мэдээж бол маш хүнд шарахтай үлдсэн байгаа. За ингээд хутгалуулсан залуу бол хаалгаанд орохоос өмнө гэмт хэрэгтнийг Хванжуян буюу тэр эмэгтэйгийн хуучин нөхөр байсан гэдгийг хэлсэн учраас цагдаа нар бол шууд л Хванжуяныг хайх эрэл хайгуулдаа орсон. Хэрэг үлдэгдсэний маргааш өглөө буюу 6 сарын 18-нд Хванжуян Шиндун орчмын метроны буудлаас дүүрүүгээ уцтаж амиа хорлох гэж байна. Охиныг маань хооштой сайн харж хандаж байгаарэ гэх мэтийн тэм сэжигтэй үгнүүдийг хэлсэн. Тэгээ энийг нь бол дүүн мэдээж цагдаагийн газар руу уцтаж хэлсэн. Тэгээ тун удалгүй тэр Ёндонпо метроны буудлаас метронд сууж байгаа нь метроны камерт бол бичигдсэн байсан. Тэгээд метронд суусныхаа дараа тэр Кангнам, Садан, Самгагжи гэх мэтчлэн маш олон буудлууд дээр бууд суугаад яваад исэн. Тэгээ энэ нь бол мөрдлөгийг сарниулах, бодлуулах тийм маягтай хийсэн үйлдэлүүд байх гэж цагдаа нар бол үзчихсэн. Гэхдээ тэрийг бас яг баривчилж чадаагүй. Тэгээ эцэст нь болохоор Помге гэдэг буудал дээр буугаад тэгээ тэндээсээ бол яг хаашаа явсан нь тодорхойгүй байсан. Ингээд цагдаа нар бол байж болох бүхэл талаас нь түүнийг хаана байгааг нь хайж исэн. За тэг хэрэг гарснаас 22 хоногийн дараа буюу 7 сарын 10-нд хэрэг болсон газраас маш ойрхон Бамбэдун гэдэг газрын нэгэн PC-ний газарт Хванжуян өөрийнхөө үнэмлэхээр интернетэд нэвтэрсэн тийм бүртгэл нь илэрсэн. Тэгээ энэ бүртгэлийг бол яаралтай харсан цагдаа нар мэдээж тэр PC-ний газар руу шууд очисон боловч PC-ний газар камергүй байсан учраас харамсалтай нь түүнийг яг хэр удсан хаашаа гараад явсныг нь олж илрүүлж чадаагүй. Тэгээ мөрдөгчд болохоор Хванжуяны хараа маш муу гэдэгт нь тулгуурлан улсын 7000 гаруй нүдний шилний дэлгүүр болон хараа шалгадаг газрууд руу түүний зургийг ол явуулж хамтран ажиллах хүсэлт илгээсэн. Хизээ нэг өдөр шил хийлэг гэхээр очих байхаа гэж үзчихсэн учраас энэ газрууд руу бол түүний зургийг явуулсан байгаа. Мөн олон нийтийн телевиз, сонин, сүлжээгээд аль болох маш олон газрууд руу бол хүсэлт явуулж түүний зургуудыг явуулсан. Бас банкны карт, интернет, тээврийн карт гээд бүхэл
байдлаар түүнийг шалгасан боловч ерөөсөө яг түүний амьд байгаа карта ашиглаж байгаа, интернетэд нэвтэрж байгаа, тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа тийм уул мөр бол ерөөсөө илэрхгүй байсан. За ингээд цагдаа нар болохоор түүнийг яг хаашаа яасан байх магадaltaй вэ гэдгийг маш олон талаас нь харж байгаа. Тэгээ мэдээж түүнийг бол Солонгост байхгүй гадагшаага зүхтчихсан юм болов гэсэн талаас нь бол харсан боловч гадагшаага нэрээ нууцлаад өөр пассвортаар зүхтахын тулд бол түүнд маш их хэмжээний мөнгө хэрэгтэй болно. Тэгэхэд түүнд бол тийм их хэмжээний мөнгө байхгүй гэдгийг цагдаа нар мэдчихсэн учраас ингэж зүгтах бол боломжгүй гэж үзсэн. Тэгээ хоёрдугаарт болохоор түүнийг өөр хүний дүр эсгээд эмэгтэй хүний ч юм уу дүр эсгээд зүгтсан байх магадaltaй эсвэл хаа нэгэн газар амьдарч байгаа болов гэж үзэх гэхээр яг түүний нүүр царайны онцлог шинжүүд нь бол маш онцлог учраас өөр хүн болж жүжиглсэн ч гэсэндээ танигдахууц гэж үзэж байгаа. Яагаад гэх юм бол түүний яг эрүүний тэр дали байдал болоод чих тэгээ нүд гэд ер нь бол түүний нүүр царайны онцлогийг бол гоо сайхны мэсэлд орсон ч гэсэндээ тийм их танигдахгүй болтлоо өөрчлөгдөхөд хэцүү нүүр төрхөө гэж хүмүүс үзэж байгаа. Тийм болохоор хин нэгэн бол түүнийг харах юм бол таних магадaltaй гэж үзэж байгаа. За тэгээ 3 дугаарт нь болохоор түүнийг амиа хорлсон байх магадaltaй юм болов гэж таамагласан ч гэсэндээ ер нь бол гэмт хэрэг судлаач шинжээчд бол түүнийг амиа хорлохоор хүн ерөөсөө биш байна гэж үзэж байгаа. Тэгээд үүнээс гадна тэр нэг найздаа өмнө нь хэрэг хийхээсээ өмнө энэ гэмт хэрэгтнүүд яагаад баригддгийг би ерөөсөө ойлгохгүй байна. Би бол эднэрийн оронд байсан бол хизээж баригдахгүй гэдэгтээ бол маш ихтгэлтэй ингэж ярьж исэн байсан. Тэгэхээр бол түүнийг амиа хорлоогүй хаа нэгэн газар өвчнөөр нас ороогүй л бол амьдарж байгаа гэж юу нь бол үзэж байгаа. За ингээд 2008 оноос хойш бол энэ хэрэгтнийг Солонгос улс даяараа хайж байгаа боловч одоо хүртэл ерөөсөө олж чадаагүй л байгаа юм билээ. Тэгээд байнга одоо хүртэл бол түүний зургийг цагдаа нар энд тэнд хэвлж наасан хэвээр л байгаа. Тэгээ 10 хэдэн жилийн дараа түүний царай яаж өөрчлөгдсөн байх магадлалтай вэ гэдэг талаас нь бас судлаад ингээд олон янзаар түүний зургийг хэвлээд бас энд тэнд тараагаад бас телевизийн маш олон нэвтрүүлгүүд түүний талаар нэвтрүүлэг бэлтгэн одоо хүртэл бол энэ хүнийг хайсаар л байгаа. Гэхдээ одоо хүртэл бол бүр үнэхээр ямар ч улмөр илрээгүй байгаа юм билээ. За тэгээд эцэст нь хэлэхэд бол Хвангжуян гэдэг энэ аимшигтай гэмт хэрэгтэн ямар нэгэн дүр төрхөөр амьдарж байгаа болвол мэдээж эргэн тойронд нь гэмгүй маш олон хүмүүс бас амьдарж л байгаа гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол ингээд бодохоор энэ гэмт хэрэгтэн маш хурдан яаралтай баригдчихэж хүмүүсээс амар амгалан амьдрах боломж бүрднэ гэж үзэж байна. Тэгээд энэ хэрэгээс үлдсэн хохирогч бол мэдээж тэр хоёрын охин байгаа. Тэгээд охины хувьд бол юу ч мэдэхгүй жоохон байхад нь ингээ аав нь ээжийнх нь 8 насыг хөнөөгөөд тэгээд өөрөө бүр ингээ зүхтаад хаанаагаа нь мэддэхгүй алга болчихсан ял шитгэлээж хүлээсэн юм байхгүй. Тэгээ охины хувьд бол яг одоо хаана юу хийж байгаа гэдэг мэдээлэл нь байхгүй. Гэхдээ аавынх нь талын хамаатныг өсөж торинж байгаа гэсэн тийм мэдээлэл өгд юм бэлээ. Тэгээд энэ гэмт хэрэгтний хувьд бол ядаж охиноо бодоод ч болтугай гэмт хэрэгээ хүлээгээд цагдаа дээр очих хэрэгтэй байх гэж би бол бодож байна. Та бүхэн бас юу гэж бодож байна? Хизээ нэг өдөр бол хэрвээ амьд л байгаа л энэ гэмт хэрэгтэн баригдах байхаа гэж би бодож байна. Энд хэрэгээр дамжуулаад та бүхэнд бас ямар бодол төрсөн, тэгээ энэ гэмт хэрэгтэн бас яг хаана юу гэж амьдарч байгаа бол та бүхэн бас юу гэж бодож байна? Өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичээд би бинтийгээ хуваалцаарай. За тэгээд өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн сувг дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараад сувгаа дэмжээрэй. За тэгээд удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.